За сайн байцгаана уу? Та бүгд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд дэлхийн технологийн томоохон компаниудын ярилцлагын тэнцэх 150 өдрийн чаленжийн дараач өдөр үргэлжлэж байна. За өнөөдөр бидний бодох бодлого юу вэ гэхээр main stack гэдэг нэртэй бодлого байна. За энэ бол ерөн айгүй сонирхолтой дизайны бодлого байгаа. Тэгээд ер нь бол ямар бодлого вэ гэхээр бид нар а юун дээр stack-ийг хэдүүлээ дизайн хийх хэрэгтэй. Гэхдээ тэр stack нь яадаг вэ гэхээр push-ийн, pop-ийн мөн хамгийн дээдлийн элементийг нь хэдүүлээ олно. Мөн хэдүүлээ constant timed бүгдийг нь constant timed, constant буюу одоо маш хурдан хугацаанд хамгийн хурдан хугацаанд гэсэн үг шүү дээ. Хамгийн минимум элементийг нь хэдүүлээ олох хэрэгтэй. Ийм бодлого байна. За маш сонирхолтой бодлого. Тэгэхээр хэдүүлээ энэ жишээнээс зүгээр авч үзье. Энэ жишээ яадаг жишээ вэ гэхээр за хэдүүлсэнд нь stack гэдэг одоо өгөгдлийн бүтц байгаа. За stack-тай сайн юу байгаагүй бол stack-ийг хэсээд үзэх хэрэгтэй. Тэрний дараа энэ бодлогыг хэдүүлээ бодож чаднаа. За хэдүүлээ stack байгаа. Stack дотор хэдүүлээ хамгийн ихсээд за ихсээд push хийсэн байна те. Хас хоёрыг ихсээд push хийсэн байна. Тэрийг тэгснийхаа дараа T-ийг push хийсэн байна. Тэрнийхаа дараа хас 3-ыг push хийсэн байна тийм ээ. За тэгснийхаа дараа юу хийж ийнэ вэ гэхээр хэдүүлээ get main буюу хамгийн бага элементийг constant timed олох хэрэгтэй. Яг нь бидний хувьд бол энд бол шууд хамгийн бага элементийг нь олох боломжтой шүү дээ. Тэгээ шууд constant timed хамгийн дээр нь байгаа учраас хас 3-ыг олох боломжтой. За хэрвээ хас 3 дээр биш байсан бол яах вэ гэдэг одоо асуулт гарч ирж байна. Хас 3 дээр биш, хас 3 доороо байсан бол бид нэр constant time буюу хамгийн хурдан хугацаанд олох боломжтой юу гэж үгүй шүү дээ. Шугам хугацаанд бол тогтмол хугацаанд бол хэдүүлээ олох боломжгүй. Яагаад гэвэл хэдүүлээ stack-ийнхаа дээрээс нь ихсээд авч явах хэрэгтэй. Дээрээс нь ихсээд 2-ыг авлаа. Дээрээс нь дахиад T-ийг авлаа. Тэгжиж 3 гэдэг энэ хас 3 гэдэг хамгийн бага утгаа олж чадчих шүү дээ, тийм. Тэгэхээр хэдүүлээ ямар аргыг ашиглавал constant timed энэ бүх үйлдэлийг хийж чадах юм бэ? Яг нь push, pop за хамгийн дээдлийн элементийг нь олох гэдэг бол өөрөө stack цаанаасаа өгөгддөг тогтмол хугацаанд явагддаг тийм зүйлс шүү дээ. Тийм учраас хэдүүлээ тэр энэ гурван үйлдэл дээр бол санаа зовоодох хэрэггүй байх нь байна. За тэгэхээр хэдүүлээ яаж энэ хамгийн минимум элементийг нь constant timed олж болох юм бэ гэдгийг хэдүүлээ бодцгоё. За тэгэхээр ерөнхийдөө бол миний дэвшүүлж байгаа санаа юу юм бэ гэвэл хэдүүлээ хоёр ширхэг stack ашиглаж хийж байгаа. Нэг stack нь яг зүгээр жирийн stack. Яг л орж ирсэн бүхнийг өөртөө дотроо хийдэг. Мөн pop-ингүүтэй ижлэхэн pop хийгддэг. Team stack-ийг хэдүүлээ ашиглана гэж байгаа. За одоо жишээ хамгийн эхний жишээ хас 2 гэдэг жишээ байна. За би яриад дэрвччихээ те. За энэ stack дотроо хас 2 гэдэг stack-ийг нэ хас 2 гэдэг элементийг хийчих. За нөгөө stack нь юу байх юм бэ гэж хэдүүлээ яг main stack буюу дандаа минимум элементүүд нь хамгийн дээрээ байдаг. Team stack-ийг хэдүүлээ хийчихье. Одоо минимум элемент нь хамгийн дээр байдаг гэсэн үг шүү дээ. Одоохондоо хоосон байгаа учраас хас 2 ороод ирчихэж байгаа гэдэг чинь хас 2-ыг шууд дээр нь угаасаа хийж байгаа байхгүй. Угаасаа энэ харьцуулах зүйл байхгүй байгаа юм чинь тийм шууд дээр нь хийчих болно. За tig гэж байна. За тэгвэл tig энэ дээр ороод ирлээ. Stack-ийн хувьд зүгээр шууд ороод ирнэ шүү дээ тийм. Stack-ийн хувьд шууд ороод ирнэ. Харин минимум stack-ийн хувьд бол tig хас 2-ын аль нь бага юм бэ гэдгийг болоод аль минимумыг нь дээр нь хийх нь байна. За тэгэхээр tig хас 2-ыг харьцуулж үзвэл угаасаа хас 2 шүү бага шүү дээ. Тийм учраас хас 2-ыг tig-ийн оронд хийчих нь байна. Ийм болгоод. За дараа нь хэдүүлээ яах вэ гэвэл хас 3 гэдэг тоо орж ирнэ. Stack-ийн хувьд бол зүгээр stack хийгдчихнэ. За тэрний дараа яах вэ гэхээр хэдүүлээ min stack-ийн хувьд хас 3 хас 2-ийн аль нь бага юм бэ гэдгийг болоод мэдээж хас 3 бага байна тийм учраас хас 3-аа дээр нь хийчих нь байна. За тэгэхээр хэдүүлээ get main гэдэг энэ function дуудагдахад хэдүүлээ яах вэ гэхээр хэдүүлээ min stack-ийн хамгийн
топ дээр байгаа юу? Хамгийн дээдлэлд байгаа элементийг нь буцаачих нь байна. Тэгэхээр тэр бол хасах 3 гэдэг элемент байгаа нь шүү дээ. Энэ хасах 3 гэдэг юу шууд min stack-аас буцах нь байна. За дараа нь хэдүүлээ pop гэж байна. Pop гэдэг энэ function дуудагдахад хэдүүлээ яах ёстой вэ гэхээр хэдүүлээ min stack-аас зүгээр жирийн stack-аас аль хэзнээс нь юуг нь pop хийчих нь. Дээдлэл элементийг нь pop хийчих нь. За ягаад гэвэл энэ хоёр чинь ингээ харгалзаж штэ. Тгийн оронд байх ёстой юун дээр аль багыг нь хийцэн гэхээр хас хоёрыг хийцэн. Яг харгалзаж чадчихээн тий. Тэгэхээр энэ логикийг нь ашиглаад хэдүүлээ pop-ыг аль хэзэн дээр нь хийнэ. За top гэдэг элемент буюу хэдүүлээ яг жирийн stack-ийнхаа top-ыг юу хийх хэрэгтэй? Return хийх хэрэгтэй. Тэр бол tick гэдэг тоо байна тий. Одоо за яагаад вэ гэхээр угаасаа энэ stack чинь давхарлагдаж явж байгаад бид нэр жирийн stack-ийнхаа topic return хийх хэрэгтэй шүү дээ. Энэ дээр бол. За get min гэхээр мэдээж хэдүүлээ. Одоо min stack-ээс харна тий. Min stack-ус зөвхөн хамгийн minimum element нь дээр байдаг team stack гэж хэд байгаа. Яг үндсэн stack нь бол энэ шүү дээ. Тэгээ min stack-ус хэдүүлээ зөвхөн энэ get min гэдэг function зориулж хийсэн ийм stack байгаамаа. За тэгэхээр get min гэдэг юу орж ирэхээр хас 2 гэдэг утгыг хэдүүлээ буцаах хэрэгтэй байна. За ерөнхийдөө бол бодлогын ерөнхий санаа нь бол ийм хамгийн чухал нь бид нэр энэ 2 stack ашиглах хэрэгтэй гэдгийг санах хэрэгтэй. За тэгэхээр хэдүүлээ одоо бодолт руугаа оръё. Бодолтон дээр яах вэ гэхээр хэдүүлсэнд нь 2 ширхэг stack хэрэгтэй гэж хэлсэн. За тэрэн дээр хэдүүлээ private дээр хэдүүлээ 2 ширхэг stack оруулаад ирчихье. За мэдээж int төрөстэй. За нэг stack нь зүгээр normal stack те одоо бидний яг үндсэн stack. За тэгэхээр хэдүүлээ тэрийг за n stack гэчихээс та те n stack чи. За нөгөө stack нь болохоор юу вэ гэвэл хэдүүлэнгийнх нь хувьд бол хамгийн минимум утгыг хадгалах stack байх хэвээр. За тэрийг юу гэх вэ? Stack min гэчээ те хэдүүлээ. За хэдүүлээ тэгэхээр min stack буюу одоо энэ constructor дээр хэдүүлээ ямар нэгэн зүйлийг бол бичээд авах хэрэг байхгүй. Ягаад гэвэл угаасаа stack-ийг бол хэдүүлээ initialize буюу одоо анхны утгыг өгөх шаардлага байхгүй шүү дээ. Тийм учраас хэдүүлээ min stack-ийг бол ашиглахгүй. Энэ бол бидэнд хэрэггүй. За одоо push гэдэг юм дээр ч одоо жинхэнэ юу орж ирсэн шүү дээ. За жирийн хэдүүлэнгийнх нь үндсэн stack-ын дээр бол зүгээр шууд value-го нэмчих болно. За харин дараа нь ямар value хэдүүлээ нэмэх ёстой бэ гэвэл хэдүүлээ stack min-ээ хоосон уу үгүй юу гэж шалгах чи. Хэрвээ хоосон байвал зүгээр шууд одоо энэ value-го нэмчих болно шүү дээ. Хоосон биш байвал хэдүүлээ яах вэ гэвэл stack min top те хамгийн дээдлэлт нь байгаа нь байгаа болон энэ нэмэхийг хүсэж байгаа value хоёрынхаа аль багыг хэдүүлээ юун дээрээ нэмэх хэрэгтэй. Stack min дээрээ нэмэх хэрэгтэй. За энэ дээр одоо хэдүүлээ push гээд за value-го нэмээд өгч юм тийм ээ. За тэгэнгүүт pop. За pop бол аль хэзнээс нь pop хийнэ гэж хэлсэн. За тийм учраас stack pop. За мөн stack min pop тийм ээ. Аль хэзнээс pop хийнэ. За хамгийн дээдлийн элементийг нь бол энэ болохоор юу асууж байгаа вэ гэвэл жирийн stack-ийн хамгийн дээдлийн элементийг нь асууж байна. За угаасаар тийм шүү дээ. Үндсэндээ бол энэ жирийн stack-аар нь бид нэр хийх хэрэгтэй. Хамгийн гол нь энэ stack min гэдэг зүйлийг оруулж ирж байгаа шалтгаан бол энэ get min те. Get min-ийг яг constant time буюу яг O of 1 гэдэг яг энэ big O notation-тэй time complexity хэдүүлээ хийхин тулд энэ stack min-ийг оруулж ирж байгаа. За stack min top тийм ээ. За хэдүүлээ шалгаад үзье. Хэдүүлээ бодолт зүв байна уу, буруу байна уу гэдгийг. За зүв байна. Тийм учраас ерөнхийдөө бол үндсэн санаа нь ийм байх нь. Яг 2 stack ашиглахгүй бодвол бол энэ бодлого бол бас жоохон толгой эргүүлмээр бодлого. Гэхдээ 2 stack ашиглаад ирвэл мөн энэ 2 stack-ийн хувьд учрыг нь ойлгоод ирвэл энэ бол гайгүй амархан бодлого. За өнөөдрийн бодлоготой хамт байсан та бүгдтэй баярлалаа. Бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараарай.